Миний нүдний энэ цохин дээр энэ бүр мингэн дээр гарсан байсан нүсээ маань одоо мингэн үлдээд нүсээ нарилцсан байна. Урт хугацаанд эмчилгээ хийж байгаа учраас сая үр дүнгээ харахгүй байж байгаад яг зураг харьцуулаад харсан чинь бүр маш их өөрчлөгдсөн. Бараг 20 30 жил нөгөө юм том нүсээ талбтай байсан. Ер нь хүүхдөрөөсөөс хойш бүр нэлээ нөгөө нүсээ томорцсон байсан болохоор зэрэг гэрийнхэн эргэн тойрныхоо нөхөр өнтер хараад бүрээлт нөгөө өөрчлөгдөд байгааг мэдэрчээсэн. Эмчилгээ яваад эхний 3 дахь 4 дахьээс ахуулаад нүрийн арсны нөгөө өнгөний товн нь өөрчлөгдчихсэн юм байлаа. Суур өнгө маань илүү цайраад хэрэгжилжсэн фаундашн дээр тархаа бэлчихсэн. Миний ойлголтоор л 3 үе шаттайгаар лазер яваад байсан. Эхнийх нь бол яг өнгөө хэсэг рүүгээ нэвтэрч орж ийн гэж ойлгосон. Тэгээд 2 дахь нь арай илүү хүчтэй, 3 дахьаас нэглээ бүр яг цаана арсны цаанаага нөгөө төсөө тал үүсгэж байгаа пигмент рүүгээ нэвтэрч орж үйлчилж байгаа гэж юмч надад тайлбарлаж байсан. Нүүрэн дээр ямар нэгэн төсөө тал байхгүй болохоор бутах шаардлага байхгүй болчдөг. Цаг аягүй сайн хэмдэг болцсон мөлий. Энэ чинь маш урт хугацаанд бий болсон зүйл учраас бас надтай л юм жаах 80-90% арилнаа гэж хэлжсэн. Тэр үр дүнд олсон. Бичлэг үзээд ингээд доор нь мэдээлэл авъя гэж бичээд өнгөрөх биш. Зориод ирээд үзээсэй гэх юм бол бас илүү өөртөө чи хэрэгтэй мэдээлэлүүд гарч ирнэ. Зориод ирэх юм бол бас илүү их одоо тусламж үйлчилгээ аавн тэрийгээ дагаад өөрийн чинь санаа сэтгэл бас өөрчлөгдөн штэ. Тэгээд миний хувьд бол сүүлийн 6 сард хийсэн арстайгаа өөрчлөлт сэтгэл хангалуун баа. Тэгээ баярлаа.